За та нартай ялангуяа өсвөр насныхантай нэгэн сонирхолтой хэрний хайр сэтгэл, догдолсон зүрх, ханд шидсэн харцтай яа гэд дурлал бүтээгчдэд таалагдах кино гэж бодож байна. Бараг л Twilight киноны сунжруулсан хувилбар да. Тэгэд ч томодохгүй мөвөө боксор гарах гэж байгаа болохоор аль маань эхний 3 ангийг малзуулаад цус сурагчин өдрийн тэмдэглэл. Гол дүрийн дур булаам энэмсэглэл бүдэрч унахаар харцтай Елена гэх охин маань Ослоор аав ээжийг алдаад удаагүй гэлгүй сэтгэл готролтой байхын хажуугаар энэ бүхэнд ихчээсэн эмзэг тусч байгаа эрэгтэйдүүтэйгээ хатуу хорвоог хувааж зөөлөх гээд яваамаа зайлвал. Ээжийнхээ эмэгтэйдүүтэй амьдардагч эцэг эхийг нь хэн ч орлож чадахгүй шít. Охин бол хямралаа өдрийн тэмдэглэл хөтөлж хар тамхи татаж таах гэж оролддог гэж байгаа. Ингээд Америкийн 9 сарын 1 болж хичээл сургуультай явах гэд найзтайгаа хамт явбаа. Найз нь ч бас зүгээргүй зүнтэй, бэлэгтэй, үзээтэй хараатай гарч байх шиг. Тэр дээр үеийн элен цулан цаас нь эхлэлтэй шулан байсан юм баха. Мань ч бас зүгээргүй гэдгийг мэдрээд байгаамаа гэсэн яриа өрнөсөр сургууль дээр ирвэ. Тэгсээ X-тэйгээ тараад мэд гэсэн утгаараас симдүүлж. Яг энэ үеэр шин бой шилжиж ирж охид хөвгүүдийн хараанд өртөхгүй юу? Сургуулийн албаны багш нь материалчин дутуу энийг гүйцэж идэр гэсэн чинь шилээ аваад өөдөөс нь хартал. За. Welcome to my school. Happy 9 сарын 1 гэл суурин дээр хувраа наадын нүд мүдэрэ хавсдаг зүүн бааж гэрсэн байдаг шүү. Хичээлийн эхний өдөр Эленагийн дүүн гэж нэг юм хар тамхи татсан шинжтэй 0 руу орж явахыг нь хараад араас нь давхиж орол загнж гарал. Загнж дуусал эрэгтэй 0-тоогоогоос санаал гяс гартал шин бойтой мөргөлтөөд харц тулгараа дин дум болцсон. Шин бой шин дурлал авч ирвүү яа. Төөхий хичээл дээр би рүүгээ талмаарсан арцар ширтээстэй. Энэ бүхнийг хөндлөнгөөс нь харсан X-ийн дургу бас хүрээстэй. Өөрөө л дайлчгнаад исэн юм биш. Синтэй анж манчгаад баламууш. Охин тараад оршуулгын газар тухтай нарахгүй сууж байгаа тэмдэглээ хөдөлж ивэл яах вэ? Хаймруу гинт манд татал хар хэрэг гэлтэл эхэллээ. Ямар булшин хөдлөд хинийхэн сүнс босоод ирвэ. Гяс босоол гүйж байсан бүдэрч унаал босоод ирсэн манай залуу ёо. Тэгснэ гинт чи хөлөө шалбалцсан юм уу гэсэн. Үнэхэр тэгжээ. Цусыг нь үнэрлжгээд нүд мүд нь улаанаар эргэлдээд царай зүс нь хачин болж молоо тэсгээ байгаад гинт алга болчихдээ. Гол дүрийн new boy man цус сорогч ажээ. Энэ хооронд дүүн ганц 2 шал пал хийсэн анид сайн болоод өнөөх нь үрээ өөр залуудыг эдцэн. Эцэгхээ алдсан шархан дээрээ дурлалын шархаваа сэтгэл нь газраар нэг уурсч байдаг шүү. Эленагийн сайн найз нэртэй бас нэг охин байна. Шаргал устай, шартай, муухай зүтгэлтэй, сайн урдуур хойгуур нь гүйгээстэй идүр ямар ч кинонд байж л байдаг та. Шууд бүтдэг хайр байвал утгагүй л дээ угаас. Найзуудтайгаа уулзах гээд гэрээсээ гарах гээд хаалгаа нэдэл гинт явсан шиг гинт тэгээ гараад ирсэн. Эдвард ах маань яг ингэж бэлэг тамлан зовоосон догш. За тэр яах? Унгаад явсан тэмдэглэлийг нь өгөх гэж байгаа нэртэй уулзах шалтгаан гаргасан байж. Нэгэнт ирснээр хамт явждаг байна штт. Бөөнүүд дараагийн партинд ч өргөдлөө. Манай залуу гэртээ хараад хуучны дэвтэр гаргаж ирээд дэлэгдэл Елена дүрээрээ гэхдээ доор нь Катрин 1864 он гэсэн бэдий. X-тэй адилхан болохоор энэ охин руу улаан зам чичрээд исэн юм бэ штт. Дараагийн партич боллоо. Шаргал өстөл таалагдсан залууга өөртөө татах гэж их хичээдэг үзээтэй охин гэсэндээ үг хэлээгүй ахт нь татаж чангаагаад аваа явчихдаг ийм л сайн өрсөлдөгчтэй. Елена болохоор залууга хүлэнгээ шулам найзтайгаа ууж байтал бас юм марагдаад умлаа. Тэгсэн энэ хоогоор дүүгийнхэн сайн ихч байдэн штэ. Тэр нь модон дунд ганцаараа далжицсан явж байгаа сурагчид хазуулаад арайж үхэж үргэлжлэхгүй олдоод пари диэнд. Байжээ та парти дуусахаас өмнө шаргал өсдөд шулуу шудраг хилээд хайцсан юм бэ шүү. Хоёулаа бүтэхгүйгээд олон жилийн өмнө орхиод явсан манай залуугийн ах. Иргэн ирэлтээр энэ охиныг онлоод ямар санаа агуулад идэв. Ах нь дүүгээ бодвол хүний цус сорж хүчээ олж авдаг. Манай ах болохоор баарг л цагаан олдон болцчихаавас сулбгар юм байт юм бэ штэ. Бороогийнхоо хажууд бол за 2 дугаар анги дээр X-тэйгээ X-тэй ирж байгааг хол цаашаа хараад сууж байгаа хэрнээ сонсооч байх шиг. Бүлүүтүүд чигэв цаашаа нас. Ойд хазуулдаг охин ахта цус сорогч над руу дайрсан гэж хэлсэн гэдгийг нь сонсоод ахыгаа хамгаалах гэж дүү цус сорогч нь нууцаар орж нүдрүүн ширтэж хагаад чи амьтанд хазуулсан заа юу гэхэд шууд кодлогдоод бичигдээ нас. Ийм гоё чадртай болчих юмсан. Багшта та надад A тавина. Захиралда та надад цалин нэм гэж мэгээ сайхан ширтээ сууж байхгүй юу? Ахт нь хазуулдаг охин зүүд бодит байдлаа ялгахын аргагүй хар дараастай. Шаргал үстэд ах нь үе харагдаас. Яг яах гээд байгаа юм бол гэхээр Катрин гэд нэртэй адилхан охинд ах нь бас сайн байсан юм шиг байна. Тэгээл гинт гарч иргэлдээд байгаа юм байл.
ойр орчмын хүмүүсийг нь тамлал лайтай харгаавэ гэхгүй юу? Далтыг хардаг найз нь Эленагийн дугаар имэйл хаягийг нь бичиж өгөөд гарт нь бариулах оронд бас юм харагдаад олиггүй л юм харчиж гялс босоод явчихыг бодоход энэ үдэш манай хоёр үнсэлцэж нөгөө шаргал үст ахтай нь яаж хонж их янгийн шүн олж өнгөрлөө гэж явсан. 3 дугаар анги. Тэгсэн юу янаг шүн мөн тамийн шүн олж өнгөрсөн байна хөөе. Ах нь бүр улаан цагаандаа гарцсан вампир нас. Өнөөх шаргал үстийг мань хазаж мазаж нүүр мүрээч нуухгүй өдөөс нь дайраад нөгөө хүн ховсдог нүдрээ ховстоод л уулзаад байх. Эленагийн хажууд байх санаа юмдаггүй да. Стеф байна штэ манай талын вампир залуу. Америк кул бөмбөг тоглодог дуртай спорт нь байж лээ. Тэрийг нь охин мэдээ дахиад багт орж тоглож эхэлгээл ятгаа манай хүн дасгалжуулагчаасаа гуйсаар зөвшөөрүүлж чадлаа. Ер нь л бол их л хүчтэй хурдтай хүн. Гэхдээ тэрийг харуулж болохгүй болохоор хурууга хууртал мөргүүлж идэр. Мэдхгүй л байна да муусан юмнууд. Өөрийг нь хүргэж байгаа цусаа юулгах гэж байгаа. Гэвэл алуу. Элена шулам найзтайгаа Стефиг дуудаад хооллож байтал араас нь шаргал өст ахтай нь хүрээд ирсэн. Мэдээж яриа хөөрөө хийж анхаарлыг нь татах гэж оролдож байгаа. X-ийн тухай ярьж мараад нөгөө талд шаргал өстийг хүзүүгээрээ оруултаа аваач гэл манай хөвөлтөл. Зүгээр дээ гэж мэгэд өнөөхөө хамгаалаастай. Ховстуулаад л яваад байдаг хөөр химэн. Дахиад нэг пари болвоо. Америкч ер нь өнжөөд нэг пари болт юм уу хааш. Юм бол өөж идээд унтаж хөвтөд явж байх юм гэхгүй юу? Адаргаж байгаа юм уу мэдгүй яах гэж. Тэгсээ ээлжилт уулзалтан дээр Эленагийн дүүн нөгөө сайн болсон хүүхнээ булаацалдаж найз залуутай нь муудаад хагарсан шил аваад араас нь хусгасан Стеф дундуур нь орж болиулахдаа гараа зүүсчихгүй юу? Мэдээж нөгөөх нь шууд идэгсэн чи охин гайхаад үлдсэн. Бас таагүй үйл явдлаар өндөрлсөн шоунаас буцах гэтэл ах нь ирснэ. Элдв юм ярьж байгаад харцаараа хостож үнсгээ хэлтэл өөдөөс нь алгадааш. Шокн дороноос хустуулсангүйд нь гайхаад бүр манай хүн яагаад үйлчилсэнгүй? Ахыгаа зүрхний ёроолт чинь жоохон ч болтгоо сайхан сэтгэл үлдсэн штэ. Тийм болоод амайг алж чадахгүй байгаа. Тэгээд ч Эленад ч ойртож чадахгүй байгаа сте гэсэн чинь ийм сайхан сэтгэл байд юм уу? Гэт дасгалжуулагч шууд нүдэн дээр нь алаанаас зэрлэг дураагүй. Стеф Эленаг хайрлах гэж дэрэгдэн байсан бол одоо хамгаалахар хажууд нь байдаг болж байгаа. Цаашид юу болж яаж өрнөх нь та нар маань үргэлжлэлээ. Мөвөө боксос үзэрэй заа юу. Энэ удаагийн скриптыг Алмас Мөвийг айдын зохиолч бидний тохиолдсон хөгжүүлэлтийн явдлын админ Суугийн эгч маань бичсэн байгаа юм шүү. Баярлалаа.